дуусгаад энэ хугацаанд Монголын бас үйл мэдээлэлээр бас янз бүрийн мэдээ явсан. Энэ дээр бол Монгол гэлтгүү төвлөлөхөд нэлээд юм болчлоо. Тэгээ энэ дээр Монголын чөлөө төхний холбооны өдөр зөвл өнгөрсөн хугацаанд 2 удаа хуралдсан. За ер нь юу болоод байгаа гэдэг. Тэгээ өнөөдөр та бүхэндээ цаашид энэ Монголын чөлөө төхний холбоо яах, Монголын чөлөө төхний хөгжил яах гэдэг урд өмнө байгаагүй том асуудлууд гарч үүссэн байна. Энэтэй холбоотойгоор Монголын чөлөө төхний холбооны өдөр зөвл хөдөлгөөний байгуулалт хийж байна. Хөдөлгөөний байгуулалт Монгол Улсын их хурлын гишүүн сумын газар, Монгол Улсын их хурлын гишүүн суугаад, Монголын чөлөө төхний холбооны тэргүүндэд ерөнхийлөгч болд, чөлөө төхний холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Тумаяш, чөлөө төхний холбооны ерөнхий нарийн бичгийн Баямөнх болон өдөр зөвлөлийн гишүүд өнөөдөр 5 хүн зөвлөсөн байна. За ингээд ихний хурлаа нэгсэн мэдээ. Хүндээ нэг амгалан айлтгая. Дэлхийн хүн төрөлхт нийгмийн бэлтгэл болсон Олимпик наадамд Монгол улс 1962 онд элсэж орж өдгөө 13 дахь удаага энэ Олимпик наадамд амжилттай оролцсон байна. За энэ хугацаанд бол нийтдээ 13 удаа Олимпик наадамд оролцохдоо 9 медаль авсан байна. Манай ард түмэн төр зэсэг манай Олимпийн тоглолтод өндөр ач холбогдол өгж төр зэсэг ард түмнэр үүнд одоо хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгч ингэж энэ одоо их спортоо хөгжүүлсэн явдалд төр зэсэг ард түмэндээ талархал илэрхийлье. За энэ удаагийн наадамд манай чөлөө төхний 2 дасгалжуулагч бүхийн дивизион дээр гарч зөксгүй үйл одоо танхаа хэрэг гэж үзэндээ нэг тийм ийм хэрэг одоо үйлдсэн энэ явдалд бол маш их харамсаж байгаа. За 2016 оны Олимпийн наадамд Монголын төр засгаас нийтдээ 8 тэрбум гаруй төгрөг шийдэж өгсөн. Энэ нь бол одоо урд хожид байгаагүй юм одоо өндөр ач холбогдол гэж ингэж одоо тамирчдыг бэлтгэл хангалттай гаргасан ийм одоо том боломж гаргаж өгсөн байгаа. За тэгээд саяхан дэлхийн бүхий нэгдсэн холбооноос бид бүхэнд хариуцлага тооцоогоор нэг ийм бичиг ирсэн байна. За холбооны нэр хүнд ашиг сонирхлын зөрчсөн тухай 4-ийн 5 дугаар залт болон зохисгүй үйлдлийн талаарх 8-ийн 2 дугаар залт зэрэг зөрчсөн гэж үзэж та бүхэнд хариуцлага тооцож байна. Хэрвээ 9 сарын 1-ний дотор энэ одоо асуудал дээр хариу ирүүлэхгүй бол одоо энэ асуудлыг хүлээж авсан тооцно гэсэн ийм бичиг байгаа. Тэгэхээр Монголын чөлөө төхний холбооны өдөр төсөвлөл хоёрынтой хуралдаж энэ асуудал дээр бид бүхэн шийдвэр гаргаж байгаамаа. Монголын ард түмэн болон төр засгаас бид бүхэн уучлалт гуйж байна. За энэ зохисгүй үйл бүдүүлэг танхаа хэрэг гаргасан багш нартаа бас хариуцлага тооцож байна. За 65 кг хэмжээнд барилдсан мандах нарангийн хувьд бол нэг асуудал. Олимпийн хотгонд 8 сарын 13-нд техникийн зөвлөгөө болсон. Энэ дээр барилдааны дүрмийн тухай, тамирчдын хариуцлагын тухай маш тодорхой ярьж өгсөн байгаа. Манай баг тамирчид юун дээр бол орчуулагчтайгаа хамт очиод одоо энэ зөвлөгөөг авсан байгаа. Тэгэхээр энэ удаагийн хэвлэлийн баг хурлаар бид бүхэн ард түмнээсээ уучлалт гуйж байна. Цаашдаа Монголын чөлөө төх хөгжихгүй эсвэгчгүй гэдэг одоо ийм ноцтой байдал, нөхцөл байдал үүссэн болохоор та нөхөдөө шуурхай мэдээлэл хүргэж байна. За өнөөдрийн энэ хэвлэлийн баг хурлд хүрэлцэн ирсэн нийт хөл мэдээллийн одоо төлөөлөл болсон 5 хүндээ энэ өдрийн мэдээг хүргэе. Хүн төрөлхтний их наадам Олимпийн 31-р одоо Олимпиад Монголын ард түмэн Монголын баг тамирчтай дэмжиж сэтгэл зүрхнээс Монгол улстай медаль авах тамирчдын тавг одоо сэтгэл ядан хүлээж одоо байсан.
Монголын чөлөөт Монголын ард түмэн бол маш их хайртай. 1961 оноос хойш Монголын чөлөөт үүссэн цагаас хойш ард түмэнд медалийн багц бэлгүүдийг барьж сэтгэлийн бэлэг, итгэлийн бэлэг барьж исэн. Ийм түүхтэй, ийм холбоо. За хүн төрөлхтний их наадам, Олимпийн наадмын хамгийн сүүлчийн өдөр бид бүхний эцсийн найдвар байсан мандахар маань бас барилдаж сайхан барилдсан. За медаль аваад буцаад медаль хаалцсныг бол надаар хэлүүлэлтгүй телевиз үзэгч дэмжигч олон маань бүгд мэдэж байгаа. Тамирчинтай холбоотой асуудлыг бол бид нар тусад нь бас шийдвэр гаргасан байгаа. За мөн хоёр тасалжуулагчтай холбоотой асуудлаар бас шийдвэрүүд гаргасан байгаа. Дэлхийн бүхний холбооноос хариуцлагын албан тоод хөрвүүлэх тухай гэж нууцлалын зэрэгтэй ийм бичгийг бол биднэрт бас ирүүлсэн байгаа. Энэ бичгэн дээр бол би тэгээ та бүхэнд бичгэн ирсэн агуулгыг бас уншаад өгсөн зүйтэй байхаа. За хариуцлагын тухайн албан тоод хөрвүүлэх нь Риогийн Олимпийн наадмын үеэр 65 кг хэмжээнд хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл Дэлхийн нэгдсэн бүхий холбооны нэр хүнд ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан тухай гэж заасан байна. 2016 оны 8 сарын 25-ны өдөр Монголын чөлөөт бүхий холбооны хүндэт ерөнхий нарийн бичиг ийм дарга нар танаа Дэлхийн нэгдсэн бүхий холбооны сахилга бат болон маргаан шийдвэрлэх журмыг зөрчсөн хариуцлага хүлээлгэх тухай мэдээллийг танаа холбоонд аль биесээр хүргүүлж байна. 2016 оны 8 сарын 21-ний өдөр Монголын чөлөөт бүхий холбооны хоёр дасгалжуулагч барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн дэвжээн дээр гарч зохисгүй зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж сахилга батын журмыг зөрчсөн болно. Тэдний энэхүү бүдүүлэг үл хөндөгдсөн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бүхий холбоо болон спортын нэр хүндийг гутаасан болно. Маш олон тооны хүн энэхүү үйлдэл ингэрч болсон бөгөөд олон улсын олимпийн хорооноос сөрөг сануулгуудыг өгч байна. Иймд хэд хэдэн дүрмийн заалтыг тухайлбал холбооны нэр хүнд ашиг сонирхлын зөрчих тухай дүрмийн 5 дугаар заалт болон зохисгүй үйлдлийн тухай 8-ын 2 дугаар заалт зэрэг зөрчсөн гэж үзэж та бүхэнд албан ёсоор хариуцлага тооцож байна гэд чөлөөт бүхий холбоонд хариуцлага тооцсноо хөргүүлж байгаа. За заалт 19 болон эдгээр үйлдэлийн ноцтой байдлыг үндэслэн энэхүү хэргийн эцсийн шийдвэр гартал хаалт нээгээд энэхүү албан бичгийг хөргүүлсэн өдрөөс хойш хаалт хагаад Монголын чөлөөт бүхий холбоог Дэлхийн нэгдсэн бүхий холбооны албан ёсны хуваарьт багтсан олон улсын ямар ч тэмцээнүүдэд ямар ч төрлөөр аль ч насны ангилалд оролцуулахыг төдгөлзүүлж байна. Та бүхэн 7 хоногийн дотор 2016 оны 9 сарын 1-ний дотор өөрийн байр сууриа бичгээр мэдэгдэн хөргүүлэх эрхтэй болно. Танаа холбооны бичгээр үйлдсэн мэдээллийг Дэлхийн нэгдсэн бүхий холбооны спортын шүүгт хүлээлгэн өгөх ба тэрээр бүх баримтан дээр тулгуурлан эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ дээр дурдсан хугацаанд албан ёсны хариу ирүүлээгүй тохиолдолд та бүхний хариуцлагыг хүлээн авсан тооцноо гэсэн ийм албан бичгийг хөргүүлсэн байгаа. Тэгээ яагаад нууцлалын зэрэгтэй байгаа нь гэхээр арбитр Дэлхийн нэгдсэн бүхий холбооны сахилгын хороо буюу спортын шүүхээр ороход энэ холбогдох бичиг баримтуудыг хавц зэрэгт бүрдүүлж байгаа учраас ямарваа нэгэн шүүх шатны үйл ажиллагаанд хавц зэрэг бүрдүүлж их тохиолдолд бүхий л бичиг баримтууд нууцын зэрэглэлтэй байдаг. Энэ мэтчлэн бол олон асуудууд бол биднэрт бас ингээд араасаа сонирхолтой зүйлүүд гарах нэ. Ер нь бол би танилцуулж өгч байна. Гэхдээ албан ёсоор бичгийнх нь хариуг бид нар явуулаад ер нь англи эхийн бид нэр монгол эхээр орчуулад та бүхэн танилцуулж байгаа. Англи эхийн би шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нууцын зэрэгтэй зүйлийг гаргаад тавьчвал нууцыг задруулсан болох байх гэсэн ийм үндслээр та бүхэн тайлбарлаж байгаа шүү. За чөлөөт бүхий холбоо 2 удаагийн хуралдаан хийхдээ ер нь бол энэ Монголын чөлөөт бүхийн цаашдын аж амьдралд хөгжилтэй холбоотой энэ хүүхд залуучуудын хүсэл мөрөөдөл олон ээж аавуудын бас хүсэл мөрөөдлийг бид ингээд ийм үйлдэлээр бас хааж болохгүй гэдэг талаар бол нэлээдгүй хурал дээр бол ярилцсан байгаа. Өргөтгсөн хурлыг хийсэн Монголын чөлөөт бүхий холбооны зүтгэлтэнгүүд, мэрэгжлийн зөвлөл, шүүгчийн зөвлөл, за зарим нь хөдөө орон нутагт ажиллаар явж байгаа. За би энэ бас таагүй байгаа улсууд албан бусаар болон бичгээр за
утсаар бас өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байгаа. За дэлхийн чөлөөтгөхийн холбооны энэ авсан арга хэмжээ нь бол ер нь дэлхийн бүхий холбооны одоогийн мөрдөж байгаа энэ сахилга хариуцлагыг одоо мөрдөх журам гэдэг энэ журам байгаа. Энэ журмын 5 дугаар заалтан дээр энэ чөлөөтгөхийн холбоог мөнгөнд торгуулаар торгож тэмцээн уралдаанд оролцох эрхийг 3 хүртэлх жилээр одоо хасахаар ийм заалт байна. Дараагийн нэг заалт нь болохоор энэ тэмцээн уралдаанд бас түрүүний миний уншсан энэ сахилгын хариуцлагын ёс зүйн алдаа гаргасан дасгалжуулагч багш нарыг торгох болон тэмцээн уралдаанд оролцуулахгүй юм шийтгэл нь 1000 швейцар франкаас 100000 швейцар франкын мөнгөнд торгуул. За дээрэс нь 3 хүртэлх жилээр одоо чөлөөтгөхийн дэлхийн одоо нэгдсэн бүхий холбооны календарсан төлөвлөгөөнд оролцох, тэмцээн уралдаанд оролцуулахгүй эрхийг төлөвлөжүүлэх гэдэг ингээд заалт батгаа байж байгаа. За бид бодохдоо бол бид нэр ер нь хариуцлагаа тооцсон юм байна. Тэгээ манай холбоог ер нь давхар чөлөөтгөхийн холбооноос ер нь ямар хөө одоо бас арга хэмжээ авах нь гэдгийг бол нөхдүүд бол харж байгаа юм шиг байна гэсэн ийм одоо бодол байгаа. За энэ дээр бид нэр хуралдаад ер нь чөлөөтгөхийн холбооны өдөрт зөвлөлийн хэмжээнд өсөлтөөр аль бие усны одоо шийдвэрийг гаргасан байгаа. Тэгээ энийг 5 хүнд бас би танилцуулах зүйтэй гэж бодож байна. За 8 сарын 30-ны өдрийн Монголын чөлөөтгөхийн холбооны өдөрт зөвлөөс гаргасан шийдвэрийг 5 хүнд бас танилцуулъя. За ажлын хэсэг байгуулах тухай 2016 Олимпийн наадмын чөлөөтгөхийн 65 кг хэмжээнд Монгол улсын тамирчин мандах наран хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбек улсын бүх Наврузовтой барилцсан барилдааныг хянан үзэн дүгнэлт гарах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Үүнд 1. Дэлхийн бүхийн нэгдсэн холбооны хүндэт шүүгч, Сеулийн Олимпийн наадмын алтан шүүгэлд Адуучийн Басхүү, Лондонгийн Олимпийн наадмын шүүгч Ц. Сретер, Риогийн Олимпийн наадмын олон улсын шүүгч Төмөрбаатар болон олон улсын эрх зүйч хамтаар тус томилсгоё гэж байна. Бид арбитр дээр бол мандах нарангийн одоо хүрэл медалийн төлөө одоо барилцсан барилдаан дээр шүүгчийн алдаатай зүйлүүд, шүүгчийн бас тэр торгуул өгөөгүй гэдэг ийм одоо шалтгаан дээр бид нар бол медалаа бас эргүүлээ авах ийм одоо боломжийг бол бид нар хайж энэ арбитрийн шүүгт хандах ийм ажлын хэсгийг бол байгуулсан байгаа. 2. Тус барилдааны дараах гарсан дүгнэлт шийдвэрийг холбооны өдөрт зөвлөлд танилцуулан үндэслэлтэй гэж үзвэл олон улсын спортын арбитрийн шүүгт хандахыг ерөнхий нарийн бичгийн дарга Баян мөнхөд үүрэг болгосгоо гэсэн ийм одоо чөлөөтгөхийн холбооны ерөнхийлөгчийн өдөрт зөвлөлийн одоо шийдвэр бол гарсан байгаа. Энийг 5 хүнд танилцуулж байна. За Монголын чөлөөтгөхийн холбооны өдөрт зөвлөлийн одоо шийдвэр гарсан. За ерөнхийлөгчийн шийдвэр гарсан байгаа. За хариуцлага тооцох тухай. Дэлхийн бүхийн нэгдсэн холбооны 2016 оны 8 сарын 25-ны өдрийн хариуцлага хүлээх тухай албан тоот ирүүлсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр болсон Монголын чөлөөтгөхийн холбооны удирдах зөвлөл болон мэрэгжлийн зөвлөл, шүүгчийн зөвлөлийн өргөдгсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж дараах шийдвэрийг гаргаж байна. 1. Риогийн Олимпийн наадмын үеэр 65 кг хэмжээнд хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монголын 2 дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн дэвжээн дээр зохисгүй зан үйлдэл, дэлхийн нэгдсэн бүхий холбооны нэр хүнд ашиг сонирхлын эсрэг ёс зүйн бүдүүлэг алдаа гаргасан Цэрэнбаатарын цогт баяр, Бямбирэнчингийн баяраа нарыг Монголын чөлөөтгөхийн холбооны ёс зүйн дүрмийн 8-6-ад шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн өөрийн санал гомдлоо ганцаар болон бусдыг урайлан олон нийтийн дунд зүй усаар илэрхийлэхийг бөхчүүд, тамирчид, дасгалжуулагч, багийн ахлагч нарт хатуу хориглоно гэсэн заалтыг тус зөрчсөн тул хариуцлага тооцож байна. Монголын чөлөөтгөхийн холбооны ёс зүйн дүрмийн 11-д тэмцээн уралдаанд оролцох буюу дасгалжуулах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах буюу онцгой тохиолдолд төдгөлзүүлэх гэсэн заалтыг зөрчсөн тул 2 дасгалжуулагчийн олон улс болон дэлхийн дотоодын бүх тэмцээн ямарваа нэгэн чөлөөтгөхийн үйл ажиллагаанд орох эрхийг үүгээр мэдэгдэж хасж байна гэсэн ийм одоо шийдвэр гаргасан байгаа. За чөлөөтгөхийн холбооноос одоо ийм шийдвэр гаргалаа. Тэгээд Монголын чөлөөтгөхийг дэмжиж байгаа мянган сэтгэлтэй, зүтгэлтэй улсууд цаашлаад энэ Монголын чөлөөтгөхийн төлөө одоо бие сэтгэлээ зориулж байгаа манай өсвөр үе залуучууд
мөн одоо насан туршидтын одоо олон одоо тэмцээн уралдаанд биднийг хүлээж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд залуучуудынхаа одоо тэмцээн уралдаанд оролцох, энэ хүүхэд залуучуудынхаа чөлөөтлөхөө гэсэн сэтгэл одоо эрдэмслийг бид нар бас хааж боож болохгүй гэдэг ийм шийдвэр бас чөлөөтлөхийн өдөр цөвдөрөд нэлээд одоо бас яригдсан байгаа. За тэгээд одоо та бүхэндээ баярлалаа. Уушлах гэж бодож байна. Өдөр сүүлийн шийдвэрийг танилцууллаа. 4 жилд нэг болдог олимпийн цикл чөлөөтлөгийн холбоо том амжилт хүлээж байсан. Монголын ард түмэн 3 сая ард түмэн амжилтыг хүлээж байсан. Энэс Монголын чөлөөтлөгийн холбооноос амлалт амжилтандаа бас хүрч чадсангүй. Энд нөгөө л яриад байдаг. Ард түмний хөрөнгөөр спорт хайртай хүмүүсийн хөрөнгөөр одоо явж байдаг спорт дээр чигээр. Тэг учраас миний би Монголын чөлөөтлөгийн холбооны ерөнхийлөгч өдөр цуглын хүмүүстэй хамтраад хандаад Монголын ард түмнээс нь уучлах гэж зогсож байгаа. Та уучлаарай. За үгээр хурал өндөсний мэдэгт.